За энэ сэдвийг бол ер нь жоохон халгаж ижил бэлдсэн. Гэтэ одоо хүн сэдвүүгээ тойроод ингээл ерөөсөө нэг юм вакуумжиж болохгүй, яг болж байгаа явдлыг бас бид нэр анзаарч авах хэрэгтэй. Тэгээд тэрнээс бас суралцаж аваад өөрсдөө ямар алхам хийх үү гэдэг талаараа бодож авах хэрэгтэй гэж бодож байна. За энэ мэдээ бол Оросд болсон хэсэгчилсэн цэрэг дайчлалын талаар мэдээ байгаа. За энэ үйл явдал Чех болон Монгол улсад яаж нөлөөлсөн бэ гэдгийг бид хоёр ярилцах болно. Эхлээд Чехэд яаж нөлөөлж байгаа талаар ярив. За цэрэг дайчилгааны талаар ярихаас өмнө эхлээд яг Украин болон Орос улбаны улсын хоорондын асуудал 2 дугаар сарын 24-нд үүссэн цагаас хойш Чехэд ер нь юу бол энэ асуудалтай холбоотой юу болж өнгөрөө гэдгийг товчхон дурдъя. Европын албаны интеграцийн вебсайт дээр 6 дугаар сарын 28-нд гарсан мэдэн дээр ингэсэн байсан. 6 дугаар сарын 22-ны байдлаар Чех улсад Украин Оросын асуудлын улмаас 380,212 Украины иргэн дөрвөн орж ирсэн. Үүнээс 160,000 гаруй насанд хүрсэн эмэгтэйчүүд, 130,000 гаруй хүүхдүүд байна гэсэн байна. 5 дугаар сарын сүүл гэхэд Чехийн засгийн газар болон аймаг хотын засаг захиргаанаас нийт 7.2 тэрбум крон буюу 291.5 сая еврог Украины дөрвөсдөд тусламж үзүүлэхэд зарцуулсан байна. Дөрвөсдөөс 70,000 орчим 6 дугаар сарын ихэнх гэхэд ажилд орж чадсан байна. Ингэснээр тэд татвар төлж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдсан гэсэн үг. Ковидос үүдэлтэй эдийн засгийн хүнд нөхцөл байдал Украин Оросын хоорондын асуудлаас болж улам дамжирсан. Энэ Европын орнуудад ерөнхийдөө нийтээр мэдрэгдэж байгаач Чех улсад бараг хамгийн хүндээр нөлөөлсөн гэж болно. Чех улс дахь эрчим хүчний үнийн өсөлт болон инфляцийн түвшин Европын холбооны орнуудад толгой цохиж байгаа талаар бид нар яг өмнөх дугаараараа ярьж байсан. Тэгвэл энэ хүнд ачааг нуруунд дээрээ яг үүрч байгаа ард иргэдийн төвчээр тасарч улмаар 9 дугаар сарын 3-нд Вацлавын талбай дээр Ческа Република на Prvním místě буюу Чех улс 1-р гэсэн ураатай чагсаалт цуглаан хийсэн. Үүнд ойролцоогоор 70,000 хүн оролцсон байна. Чагсаалыг санаачлагчид нь 9-р сарын 1-нд хэвлэлийн хурал хийж ер нь ямар зорилготой чагсаалт цуглаан хийх гэж байгаа талаараа мэдгдсэн байлээ л дээ. Тэгээ энэ хэвлэлийн хуралд эрчим хүчний эксперт, эдийн засгийн мэрэгжилтэн, хүн сүдэн аж ахуйн салбарын мэрэгжилтэн гэх зэрэг дандаа эрдэмтэн хүмүүс оролцсон байлээ. Тэгээ тэд нар ерөнхийдөө бол засгийн газар эдийн засгийн хямралын эсрэг зөв арга хэмжээ авч чадахгүй эсрэгээрээ Украины дайнд хит их мөнгө зарцуулж өөрсдийн иргэдийг хүнд байдалд оруулж байгааг эсэргүүцэж жагсах болно гэсэн утгатай мэдээлэл хийсэн. За тэгээ мөн одоогийн засгийн газрыг огцруулж ээлжит бус сонгуул явуулан шинэ засгийн газар бүрдүүлж стратегийн төвийг сагсан байр суурийг олон улсад илэрхийлж Европын холбооноос хит хараат байдлыг зогсоон эрчим хүч нийлүүлэгчтэй ялангуяа Оростой шууд гэрээ байгуулж эрчим хүчний үнийг бууруулах арга хэмжээ аван эдийн засгаас сайжруулах бодлого хэрэгжүүлж эхлэхийг шаардсан байна. Шаардлагыг биелүүлэх арга хэмжээг 9 дугаар сарын 25-ны дотор эхлүүлэхгүй бол дараагийн алхмаа хийнэ гэж мэдгдсэн байна. Энэ жагсаал болсны дараа засгийн газрын зүгээс ер нь бол шаардлагуудын үндсэндээ хүлээж аваагүй харин ч эднэр бол ямар нэгэн үндэслэлгүй мэдээлэл ярьж байна. Бид нэр ингээд дими мөнгө ингэж зарцуулаагүй бид нэр одоо юу хийж байгаа мэдж байгаа гэсэн утгатай юм хэлсэн мөлий. Чех бас 1-р хөдөлгөөн дараагийн жагсаалаа 9 дугаар сарын 28-нд буюу Чехийн төр тулсаа тунгасан өдөр буюу Геген Вацлавын өдөр Прагийн Вацлавын талбайд дахин хийсэн. Энэ удаад зарим сөрөг хүчний намын улс төрчид гэсэн чагсаалд ирсэн байгаа харагдсан. Тэрч бүгд л одоо ирэх 1-р сард бодлох ерөнхийлөгчийн сонгуульд үргэлжлэлтэн гэж ярьж байгаа хүн ч гэсэн ирсэн байсан гинэ. Гэтэл зохион байгуулагчдын зүгээс бол энэ улс төрчидтэй бид нэр ямар нэгэн холбоо хамааралгүй эдгээр зүгээр өөрсдөө ирэхийг хүсэж ирсэн гэж мэдгдсэн. Мөн тэд энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс нэмээд юу гэж мэдгдсэн бэ гэхээр ерөнхийлөгч Земанд ерөнхий сайд Петр Фиалагг удирдах буй эвслийн засгийн газрыг огцруулж ээлжид бус сонгуулийг явуулахыг хүссэн өргөдлөө 10 дугаар сарын 10-нд өгнө гэдгийг мэдгдсэн. Тэгээд бас дараагийн жагсаалаа 10 дугаар сарын 28-нд буюу Чехословакийн тусгаар тогтнолын өдрөөр хийхээ төлөвлөж байгаагаа мэдгдсэн байна. За ингээд ард иргэд ерөнхийдөө бол дайныг ингээд санхүүжүүлээд байна. Украины талд зогсоод байна ч гэдэг юм уу те. Ард иргэдээ огоороод байна гэд дургуутслаа илэрхийлж байгаа хүмүүс
маш их байгаа. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа хүмүүс ч маш их байгаа. За яг энэ үеэр буюу 9 дугаар сарын 21-нд Оросын албаны улсад хэсэгчсэн цэрэгт ажиллагаа эхэлсэн шүү дээ, тийм ээ. Тэгэнгүүт яг энэ өдрийн дараа буюу 9 дугаар сарын 22-нд Чехийн гадаад хэргийн яамны сайд Пиратын намын гишүүн Ян Липавский мэдээлэл хийсэн. Очихондоо тэрээр Путины энэхүү яахаас буцахааргүй шийдвэрээс болж их орноосоо дөрвж буй Оросуудыг ойлгож байна. Гэвч өөрөө улсын өмнө хүлээсэн үүргээсээ түтгэлзэн зугтаж байгаа нь хүмүүнлэгийн виз авах шалтгаан болж чадахгүй гэсэн мэдээлэл хийсэн ба. Уг нь бол Европын холбооны комиссийн зүгээс энэ Орос албаны улсын цэрэгт ажиллахаас зугтан ирж байгаа иргэдэд хүмүүнлэгийн виз олгох хэсгээ Европын холбооны гишүүн орнууд дор бүрнээ өөр өөрсдийн хороо шийдээ гэд мэдээлэл гаргацсан байлээ. За харин ерөнхий сайд Петр Фиала нөгөө сая Сенатын болон хотын зөвлөлийн сонгуул болсон шүү дээ. Сонгуулийн өмнө болсон мэтгэлцээний үеэр яг энэ талаар өөрт нь асуулт ирэхэд юу гэж хариулсан бэ гэхээр хэрвээ Оросын холбооны улсаас хэнийг нь цэрэгт ажиллахаас зугтан ирэх юм бол хүн нэг бүрийн хүсэлтийг ингээд тусад нь авч үзээд асайлан буюу улс төрийн орогнол олгох стандартын дагуу одоо орогнолж болох уугүй юу гэдгийг нь шийднэ гэсэн байна. Түүнээс бас л яг хүмүүнлэгийн визээр ингээд одоо украинчуудыг хүлээж авч ирсэн шиг аавна гэсэн юм бол ерөөсөө хэлээгүй. За тэгээд яг энэ мэдээний доор маш их хүмүүс сэтгэгдэл бичсэн байлээ. Хамгийн их бичсэн сэтгэгдлүүд нь болохоор ерөнхийдөө яг энэ мэдэгдлийн эсрэг байр суурийг илэрхийлсэн байна. Тодорхойлох юм бол Украин бол туслаад Орос болохоор тусалдаггүй юм уу? Ийм хоёр нүртэй байж болохгүй штэ. Үнэхээр дайныг эсэргүүцэж байгаа юм бол дайнд оролцохгүйгээ зүгтаад ирж байгаа хүмүүс тослох ёстой юм биш үү? Энэ тэгээд хүмүүнлэг байдал юм уу гэх мэтийн сэтгэлдлүүд бичсэн байлээ. За тэгтэл бас зарим хүмүүс ингэж бичсэн байна. Оросын иргэдийг дайнаас зүгтах нь дайнтай тэмцэх зөв арга гэж бодохгүй байна. Үнэхээр энэ дайныг эсэргүүцэж байгаа бол Оросууд улсдаа үлдээд тэр төр барьж байгаа хүмүүсийнхаа эсрэг зогсож тэмцэх ёстой гэж хэлсэн байна. Нэг үгээр хэлэх юм бол өөрсдийнхөө асуудлыг шийдээ, бити зүгтаа гэсэн утгатай сэтгэлдлүүд бас бичсэн байна л да. За зарим хүмүүс бол бас л нөгөө аль улсын иргэд хохирч байгаад ингээд имзэглэж байгаа гэсэн сэтгэлдлийг илэрхийлсэн байна. За тэгээд бас нэг сэтгэл нь болохоор энэ бас нэлээ их санал нийлсэн хүмүүс байх шиг үсэн сэтгэлдэлтэй. Оросууд өөрсдийнх нь амьдралд энэ дайн нэг их нөлөө үзүүлэхгүй байх үед дайныг эсэргүүцээгүй юу ч хийгээгүй зүгээр л хараад байжсэн. Харин одоо өөртөө дайчлагаанд өртөх болсон ч зүгтаад эхэлж байна. Мэдээж анханасаа эсэргүүцлээ илэрхийлж байсан цөөнх хэсэг бол байгаа. Тэр цөөнх хэсэгт нь бол туслах ёстой гэсэн байна. Тэгсэн нэг хүн бас энэ явдал яг л нацист Германы үед нутгаасаа дөрвөн гарч байсан германчуудад ардчсан орнууд тухайн үедээ орогнол өгөхөөс татгалзаж байсантай адил харагдаж байна. Тухайн үед харин Чехословак Германы дөрвөстийг хүлээж авч байсан. Путины дэглэмээс зүгтаж байгаа хэн бүхэн туслах ёстой гэсэн нэг юм сэтгэлдэл. За тэгэхээр яг энэ сэдвтэй холбоотойгоор Монгол улсад бас юу болж байгаа, ямар хөө байр суурьтай байгаа вэ гэдэг тухай жоон судалсан. Тэгсэн чинь ер нь бол яг Орос улбаны улсын Путины тэр мэдээлэлээс өмнө нь за 9 сарын 16-наас өмнө юм шиг байгаамаа цахим орчинд нэг мэдээлэл тархсан байсан. Тэрний үг гэхээр цахим орчинд Монгол болон Орос улбаны улсын батлан хамгаалах яамдын логог ашиглан сайн дурын гэрээт зэрэг татлагтай холбоотой худал мэдээлэл тарсан гинэ. За тэгээд энэхүү мэдээлэлт нь болохоор Орос улбаны улсын Луганск, Донецкийн бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол улсын 18-аас 45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ гэсэн ийм одоо логотой юм мэдээ явсан гинэ. Тэгээд энд нь 9 сарын 16-нд батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Болбаатар гэдэг хүн мэдээлэл өгсөн байна. За тэгэхээр тэрээр юу гэж хэлсэн бэ гэхээр мэдээлэлд товчхоноор хэлэх юм бол Оросын албаны улсын талтай холбогдож асуухад энэ мэдээллийг ор үндэслэлгүй болохыг хэлсэн. Бид энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагад мэдгдсэн. За энэ хүү хуурамч мэдээлэл нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Үүний эзэн холбогдогчдыг бид нар одоо тогтоох болно гэж хэлсэн байгаа. За дээрэс нь энэ мэдээлэл нь Монгол улсын засгийн газар төрөөс хийж буй бодлогыг илт эсэргүүцсэн үйл ажиллагаа юм а. Монголын язгуур эрх ашигт нөлөөлөх үз хуурамч мэдээлэл. Бид цэргийн харилцаатай бүх улсуудтай сургуулилт хийдэг, саяхан хээрийн сургуулийн талаар ташаа мэдээлэл гарсан. Үүнд одоо мөн залруулах бид хийсэн.
Хоёр улсын дипломат харилцаанд зэв суулгахгүй цуурамч мэдээлэл тархсан байна. Хоёр орны батлан хамгаалах яамны логог тавьж юм мэддэг хүмүүс хийсэн нь тодорхой байна гэсэн байр суурийг одоо илэрхийлсэн байна. Тэгээд энэ мэхүү мэдээний доотлолт нь одоо ямар шаардлагагүй цэргийн сургуульд хийж мөнгө өрөх ямар хэрэг байсан юм бэ? Одоо тэгээд бидэнд өөр шийдэх ёстой зөндөө асуудлууд байгаа штэ гэх мэт одоо мэдээллүүдийг өгсөн байна. Icon цаг эмэн дээр нийтэлсэн 9 сарын 21-нд байсан мэдээ дээр маш олон сэтгэлдлүүдийг хүмүүсээ үлдээсэн байсан. За тус мэдээ нь болохоор Путин цэргийн ажиллагаа зарласны дараа Оросын албаны улсаас гарах бүх нислэгийн тасалбар зарагджээ гэсэн ийм мэдээ байсан. Тэгээд ерөнхийлөгч нь зарлага гаргасны дараа Москвагаас гүйж түрк Армени нийслэлүүд рүү өнөөдөр тус өдөр нисэх нислэгийн тасалбарууд зарагдаж дуссныг Оросын аялал жуулчлалын топ сайтууд одоо мэдээлсэн байна гэж. За тэгээд олон нийтийн дунд 18-аас 65 насны эрчүүдийг хилээр гаргахыг хориглох гэж байна гэсэн цуурхал тарсан ч Оросын төмөр зам Арифлот компаниудад дээрээс ийм чиглэл аваагүй гэдгээ мэдээлсэн байна. За энэ мэтчлэн 9 дугаар сарын 21-ээс хойш ямархуу үйл явдал болж байгааг Монголын мэдээллийн хэрэгслүүд ерөнхийдөө орчуулан томчт маань хүргэж байгаа. За энэ мэдээнүүд дээр ерөнхийдөө нэг 2 3 одоо талыг илэрхийлсэн сэтгэлдлүүд маш их байсан. За түүний нэг нь гэх юм бол нөгөө Орос ах нартай хайртай хүмүүс маань одоо энэ Путиныхаа дайнд явбал яасан юм бэ гэсэн сэтгэл бол яг иймэрхүү агуулгатай сэтгэлийг маш олон хараалыг ашигласан. За тэг ямар нэгэн байдлаар ингэж илэрхийлсэн, үнийг нь дэмжсэн, өдөө хатгсан. Тэгээд тэр комментэн дээр хэрүүл хийсэн гэх мэт маш олон сэтгэлүүд байсан. Тэгээд амар олон харигчдыг одоо тийш нь явуулах хэрэгтэй. Одоо нөгөө ахыгаа ингэж одоо аврах хэрэгтэй. Путиний төлөө одоо цэрэгт явцгаа энэ гэсэн өнгө өстэй байсан. За тэгээд дараагийн одоо хүмүүсийн сэтгэл болохоор хилээ хаагаач гэдэг сэтгэл. За одоо ингээд маш олон дүр хөвчөд орж ирнэ. Ингээд хойд хилээ хаавал яасан бэ? Хойд хилээ хаагаач гэсэн сэтгэл бас амар их хувийг эзэлжсэн. Тэгээд энэ доотлолт нь хүмүүс нь зарим хүмүүс болохоор хариу болгоод бид нар одоо ковидын үед урд хилээ хаагаач гэд хилээ хаасан. Өнөөдрийн эдийн засаг ямар байгаа вэ? Энийг бас бодох хэрэгтэй штэ гэсэн бас хариултуудыг хүмүүс айгүй хэлсэн байсан. За ер нь бас ингээд таньдаг хүмүүс ч гэсэндээ энэ тал дээр жишээлбэл хойноос айгүй хүмүүс орж ирж байгаа тий бага яснууд маань бас айгүй орж ирж байгаа. Тэгэхээр бэлгийн замын халдвар төвчн дээр нь одоо шинжилгээ хэвэл яасан бэ? Эн чинь бас ихтэрсэн асуудал шүү. Энэ тал дээрээ бас манай улс ямар нэг хариу арга хэмжээ аваач гэсэн мэдээлэлүүд аягүй их байсан. За мөн нөгөө яг энэ бага яснуудтай холбоотойгоор ерөөхдөө цус үндэс нэгтэл юм чинь бид нар бас энэ хүмүүсийг хүлээж авах шаардлагатай гэсэн иймэрхүү комментууд аягүй их байсан. Тэгээд мэдээж энэ бол аягүй хэцүү одоо мэдээ хэцүү сэтгэлдлүүд хүмүүсийн сэтгэлдлийг уншихад хүртэл аягүй хэцүү санагдчихсан. Би болохоор бас Facebook дээр одоо таньдаг хүмүүс эсвэл нөгөө Facebook дээр янз бүрийн мэдээ гарсны доорх сэтгэлдлүүдийг хараад байсан л да. Тэгээд бас яг нөгөө нэг Оросыг дэмжиж байгаа хүмүүс нь яваад одоо байлдаач гэсэн тиймэрхүү юм харагдчихсан. Гэтэ ер нь илүү давамгай надад анзаарчихсан юм нь бол ингээд яг цэрэг дайчилгаанд нөгөө нэг бага яснуудаа айгүй ихтэй ажиллаад байгаа нь анзаарагдаад байгаа шүү дээ. Тэрийг бол энэ Чех мэх ч юм одоо энэ Европын орнууд бол мэдэхгүй байх шиг байгаа. Ерөөсөө тэр талаар огт дурцсан юм харагдаагүй. Гэтэл манай юун дээр бол мэдээнүүд дээр байнга тиймэрхүү юмнууд бичсэн байсан. Ингээл бидний одоо нөгөө үндэс угсаа нэгт ахын дүүс нарыг мань эднэр дайчилж байна. Тэд нартэй яг энэ зовсон цагт нь бид нар л туслахгүй бол өөр хэн туслах уу гээл те. Тэгэл аль чаддагаараа бүр ингээ Facebook-ийн групп үүсгэсэн ажил төрөл олж өгөх юм уу гэж янз янзаар туслах гэж хичээж байгаа хүмүүс бэлээ. Тэгээд ер нь бол ингээд сэтгэлдлүүдийг харахаар ингээд хүмүүс мурцаар янз янзаар илэрхийлж байгаа ч гэсэн ингээд бүр ингээд цаатахын харыг гэх юм бол бүх хүмүүс айгу тийм нөгөө нинжин сэтгэлтэй яг бүр цаанаа тэг бүгдөө л зүрхнийхээ гүнд бол инх тайвныг хүсэж байгаа нь харагдаж байгаа. Өнөө цагт те ямар нэгэн асуудал үүссэн бол заавал ийм дайнд ажин хийхгүйгээр ширээний ар суугаад үнэхээр шийдийг гэж хичээсэн бол шийдэж болох байсан гэж би бодож байгаа. Гэтэл энэ хоёр тал бол хоёуланд нь асуудал байгаа. Нэг нь газар нутгаа илүү өргөтгсөн, нөгөөх нь дотооддоо асуудалтай тэр
асуудлаа шийдэж чадахгүй ингэж хоёр тийшээ холборсоор байгаа ингээд мангасын аманд орж байгаа. Ийм байдал миний хувьд бол анзаарэгдэж байгаа. Тэгээ энэ дээрээс болохоор манай монголчууд хамгийн гол нь биднэрт ийм байдал тун ойрхон биш үү, бид нар өөрсдийгөө хичээх хэрэгтэй биш үү гэсэн сургамж авах ёстой баг. Түр барьж байгаа хүмүүсийн хувьд бол яг анхнаасаа л ийм нөгөө нейтрал байр суурь эзлэл яваад байгаа шүү дээ, төвийг сагсан. Манай улсын хувьд бол угаасаа тийм байр суурь үзүүлэхээс өөр аргагүй. Яг гэвэл бид нар чинь ингээ хоёр ийм амар авторитар улсын дунд байгаа юм чи яг түр барьж байгаа хүмүүс бол ямар байр суурь үзүүлж байгаа нь миний хувьд бол зөв гэж бодож байгаа. Яг нөгөө хийсэн юм болгоныг нь бол хийж байгаа уулзалт болгоноороо ярьж байгаа юм болгоныг нь бол зөв гэж хэлэхгүй ч гэсэн ерөнхийд нь хараад үзэх юм бол ингээд тэгэл ер нь айл айлнтай лайтахан харьцаж байгаа шүү гэдгийг харуулах гэдэг гэсэн үг шүү дээ. Зөвхөн нэг суугаар мэдээлэл аваад авахгүй тий айл болох ингээ хоёр талаас нь юмыг харж оюун дүгнэлт хийж яг ийм ултаа сууртай хандаасаа л гэж хүсмээр байна. Тэгээ хурдан энэ балай зүйл дуусаасай л гэж бодож байна да.